байгаа. Тэгэхээр манай одоо хэвлэх мэдж байгаа. Нийслэлийн засаг даргын 2018 оны А809 дугаар захимж орсон байгаа. Энэ захимжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын явган хүний зам талбайг нэмэгдүүлэх, за тэгээд иргэдийн амарч тухлах талбай орчныг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлээр ийм захимж орсон байгаа. Энэ захимжийн хүрээнд хийж байгаа ажлын талаар би та бүхэнд товчхон танилцуулъя гэж бодож байна. За ер нь ингээд дэлхийн томоохон хотууд бол авто замын төвөгжрөл энэ дэд бүтцийн чиглэлээр томоохон одоо ажлууд хийдэг. Үүний нэг нь бол одоо мэдээд зам барих, гүүр барих, давхар замууд барих, бүхэн гарцууд барих гэх ийм ажлууд хийдэг. Манай үеийн засаг дарганаар бол өөрийнхөө төсөв хөрөн мөнгөний нөөц бололцоолоо тулгуурлаад энэ ажлыг хийж ирсэн. Өнөөдөр ч гэсэн нийслэлийн засаг дарга Батуулд Улаанбаатар хотод сүүлийн одоо 60-аад оноос хойш хийгдээгүй томоохон дөрвөн гүрэн барилгын ажлыг эхлүүлсэн. Эхнийх нь одоо энэ онд багтаад ашиглалтанд орох гэж байна. За мөн томоохон одоо Улаанбаатар хотын замын ажлууд бол хийгдээд явж байгаа. Гэхдээ ерөөсөө энэ дэлхийн туршлагч байна. Бидний одоо энэ авч үзэж байгаа шинэ бодлогын хүрээнд бол үнэхээр одоо Улаанбаатар хотод бол явган хүний зам талбайг нэмэгдүүлж, явган хүн алхах тэр таатай орчныг бүрдүүлэх шаардлага. Ингэжээж дан ганц одоо автомашин зориулсан орчин, автомашины зам, автомашины стандарт ярих биш. Бид бас иргэддээ амар тайван алхах, чөлөөтэй айх аюулгүй алхах энэ орчныг бүрдүүлэх нь өөрөө төвжирлийн эсрэг хийх томоохон ажлууд нэг юм аа гэж. Тэгэхээр нийслэлийн засаг даргууд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт явган хүний зам аяныг хэрэгжүүлэхээр ингээд тусгасан. Энэ аяны хүрээнд бид нар одоо ажлуудаа эхлүүлээд ингээд явж байна. Энэ Улаанбаатар хотын явган хүний зам талбайг эх 2 жилийн хугацаанд бид 3-5 дахин нэмэгдүүлэх юм зорилттой ажиллаж байгаа. Тэгээ томоохон ажлууд бол эхэлсэн. Та бүхэн хэвлэл мэдээлэл, сошиалоор бас тодорхой мэдээллүүдийг харж байгаа бах. Явган хүний зам талбай гаргах, зам олон нийтэд зориулсан одоо амралтын бүс бий болгох чиглэлээр ажлууд хийгдэж явж байгаа. Тодорхой мэдээлэл жишээ нь та бүхэнд дурдъя гэх юм бол нийт одоо жишээ энэ жилийн үед бол одоо жишээ нийт 10 байшин 15 гудамж зам талбайд 9771 м квадрат талбайд стандартын шаардлагын эзэн зам талбай явган хүний зам барих ажил ингээд хийгдэж явж байна. За энэ ажлыг маань бас иргэдийн зүгээс маш их дэмжиж идэвхтэй оролцож байгаа. Бид энэ хотын удирдлагын зүгээс, хотын даргын зүгээс энэ бол маш талархалтай хандж байгаа. Цаашдаа энэ идэвхтэй алдахгүй хоттойгоо хамтарч ажиллаад иргэдийн оролцоотой энэ ажлыг зохион байгуулсан зүйтэй байгаа. Тэгэхээр бүгдээрээ хамтраад Улаанбаатар хотоо явган хүнд ийм ээлтэй иргэд нь амар цугаалах нийтийн талбай нэмэгдсэн ийм байхаар зохион байгуулъя. Энэ дээр бол иргэдээ идэвхтэй оролцож байгаа, иргэдээ их талархаж байгаа. Тэгээ цаашдаа сая бас Улаанбаатар хотын Улаанбаатар цэгийн мэн гэдэг веб хуудасаа энүүгээр дамжуулаад иргэдэд үйлчлэх төвүүд байгаа, 4 төв дээр байгаа. Энэ төвөөрөө дамжуулаад мөн сошиалоор энэ хаана явган хүний зам талбай хэрэгтэй шаардлагатай, хаана явган хүний зам талбайг хааж хашаа одоо бусад байгууламж барьсан байна. Энэ мэдээлэлээ ирүүлээрэй. Тэгээ бид бол эрх хавраас эхлээд энэ ажлыг өргөжүүлнэ гэдгийг хэлмээр байна. Ер нь бид нар зөрчлийн тухай хууль болон захиргааны ерөнхий хуулийн дагуу бид нар өрсөлдсөн мэдээлэл өргүүлж байгаа. Тэр нь болохоор кадастрын зургаас илүү гаргаж барьсан байна. Та энэ зөрчлийн харилцаа гэсэн мэдээллийг хугацаатай өгж байгаа. Тэр хугацаанд биелүүлээгүй тохиолдолд бид нар албан чөлөөт арга хэмжээг нийслэлийн засаг даргын захирамж гаргуулад хийж гүйцэтгэж байгаамаа. За энэ өрөөндөө бол мэдээж зардал гарна. Тэр зардлыг бол бид нар газрын тухай хуулийн 57-гийн 4 мэдээлэл заасан хугацаанд газар чөлөөт аймаг нийслэл сум дүүрэн засаг дарга газрын албан чөлөөлөх арга хэмжээг авч холбогдох зардлыг гин буруутай этгээдээс гаргуулна гэсэн байна. Тэгэхээр бид нар бол саяны энэ газрын албан чөлөөсөн зардлыг шүүхэд бид нар хэмжлээд энэ зардлыг гаргуулна. За энэ жил бүтээн байгуулалтын ажлууд нэлээд их хэрэгцээ. Энэ талаар би тодорхой мэдээлэл өгье. За нийслэл энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд нийслэлийн газрын албанаас сэлб болон баян өшөө дэд төвүүд, автозам замын байгууллага, сургууль цэцэрлэг, имлэг, хорооны зохицлоор барих нийт 96 байршлын 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлтийн ажлыг хийж дуусах шатанд ороод байна. Яг өнөөдрийн байдлаар бол одоо 94% байна. За сургууль цэцэрлэгийг бид нар дотор нь зарлаад үзэх юм бол
18 оны төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 39 байршил сургууль цэцэрлэг барихаар төлөвлөн нөхөн олбортоогоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Энэ дотроо Баян зүрх дүүрэгт сургууль 3, Баянгол дүүрэгт 1, Сүхбаатар дүүрэгт 1, Сонгон найрхан дүүрэгт 5, нийт 10 сургуулийн газар. За цэцэрлэг Баян зүрх дүүрэгт 3, Баянгол дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 4, Шингэлтэй дүүрэгт 1, Сонгон найрхан дүүрэгт 11, нийт 22 цэцэрлэгийн газар. За сургууль цэцэрлэгийн зохицолгүй Сүхбаатар дүүрэгт 1, Шингэлтэй дүүрэгт 2, Сонгон найрхан дүүрэгт 2, нийт 5. За бусад үеэр түшиж хам ногоон байгууламжийн тогтцолт хийхээр Шингэлтэй дүүрэгт 2 байна. За чөлөөлтийн хөв бол 93% байна. Дээр 39 сургууль цэцэрлэгийн барилгын ажил он дамжин хийх мэрэгчил ашиглалтанд орохоор төлөвлөсөн бол газар чөлөөлтийг бол энэ жил бид нар хийж дуусгасан. За авто замын байгууламжийн хувьд за нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан болон улс хоорондын засгийн газрын хөнгөлөлтөө зээлийн хөрөнгөөр хэрэгжих 37 байршилт авто зам, гүүрэн байгууламж, явган үний зам зориулалтыг газар чөлөөлж байна. Үүнээс газар чөлөөлөлт бүрэн дууссан 26. Энэ жил хэрэгжихгүй газар чөлөөт хийгдээгүй 9. Дуус шатандаа орсон 2. Ажлаас одоо үлдэж байгаа нийт 11 талбарт газар чөлөөт хийж байна. Яг 90% таа. За хэрэгжүүлж буй ажлууд гэдэг дээр гэр орон цуслангийн бүсд орцоор чөлөөлсөн байгаа. Энэ дээр нийт 108 орцоор чөлөөлөхөөс 105-ын чөлөөлсөн. Одоо 3 орц чөлөөлөхөөр үлдсэн байна. За хотын төв барилгацсан хэсэгт орцгой чөлөөлсөн байдал ихээр 57 нийт чөлөөлөхөөс 31-ийн чөлөөлсөн. Одоо 10 байрш чөлөөлөхөөр бид нар ажил нь явж байна. За явган үний зам арга хэмжээний талаар сая манай зөвлөх тодорхой хэллээ. Бид бол энэ ажлыг цааш үргэлжлүүлнэ. Стандартын дагуу одоо явган машины автомашины зам дээр алхаж эрсдэл орох магадлал маш их гарч ирж байна. Тэгээд хөгжилтэй холбоотойгоор явган үний замыг бид нар цаашдаа аян явуулж саяны бидний энэ явуулж байгаа аян бол иргэд маш их дэмжиж сошиалар бид нар дээр коммент хийсгтээ энд ийм явган үний зам гарах хэрэгтэй байна гэсэн саналууд ирж байгаа. Тэрийг бол бид нар өөрийнхөө ажлын төлөвлөгөөнд оруулаад ингээд цааш хэрэгжүүлж явна. Харж байгаа зүйл байна. Яг дөрвөн замын уулзалтад энийг нэлээд хүлээж хаамхлаа. Тэрнийхэн тухай мэдээлэл явган зам хаасан бол тэрнийхэн тухай мэдээлэл өгж байгаа.